Өнөөдрийн бичлэг дээр дэлхийн хамгийн баян, хамгийн амжилттай яваа хүмүүсийн нэг гэж хэлэгддэг Elon Musk-ийн ээжийн бичсэн төлөвлөгөөтэй эмэгтэй номын талаар ярилцах болно. За энэ номыг уншиж эхлэхээс өмнө бол дэлхийн хамгийн амжилттай яваа хүмүүсийн нэгийг өсгөж хүмүүжүүлсэн хүн юм чинь ямар арга барилаар хүүхдээ өсгсөн болоо, хүүхдээ юу зааж сургасан болоод хүүхдэн тийм амжилттай яваан болоо гэж бодож уншиж эхэлсэн боловч номын дундаас ахуулаад ер нь төгсгөл хүртлээ хүүе энэ хүний хүүхэд байх юм бол тэр нь заавал Elon Musk биш байсан ч гэсэн хин ч байсан энэ хүний хүүхэд байх юм бол амжилттай явах юм биш шүү гэж бодоод ингээд номыг ингээд дуусгасан байгаа. Ерөнхийдөө бол баг намтар ном гэж хэлж болно. Номын зохиолч өөрөө хүүхэд наснда аав ээж ах дүү нартайгаа ямар амьдралаар амьдэрсэн. За тэгээд энэ номыг бичих хүртлээр 71 наснда номоо бичсэн. Тэгээд 71 нас хүртлээр ямар амьдралыг туулсан бэ гэсэн ерөнхийдөө өөрийнхөө намтрыг бичсэн байгаа. Одоо бол баг 77 8-тай хүн байх. Энэ ном энэ жил орчуулагдсан ч гэсэн 19 онд илүү анх хэвлэгдэжсэн байлээ. Тэгэхээр одоо 77 8 настай ийм хүн байгаа хаа. За тэгээд энэ хүн номон дээр бол 5 бүлэг дотор гоо үзэсгэлэн, адал явдал, амжилт, за гэр бүл, эрүүл мэнд гэдэг ийм 5 сэдвийн хүрээнд яг өөрийнхөө амьдралын туршихаараа зөвлөгөө өгсөн байгаа. За намтар ном учраас эхлээд номын зохиолчийн амьдралын талаар яриад тэгээд энэ 5 зөвлөгөөнийхэн талаар ярья. За юуны түрүүнд энэ эмэгтэй бол одоо 15 настайгаас эхлээд загвар өмсөж эхэлсэн байгаа. За 15 наснда загвар өмсгөтөн ч гэсэн яг ингэ өөрийнхөө хүслээр загвар ер нь бол өөрийгөө ингэ гоо бүсгүй загвар өмсгөч гэж ер нь бол боддгоо байсан байгаа. Тэгээд 15 наснд нь болохоор ангийнхан нэг эрэгтэй найз нь ийм загварын тэмцээн болох ч байгаа юм байна. Тэг чи орвол аюу амжилттай байна гэж би бодоод чамайг бүртгүүлсэн шүү гэд хэлсэн. Тэгвэл номын зохиолч маань өөрөө бол боломж бүрийг ашигла одоо хийхийг хүсэж байгаа хүнд л арга нь олтно гэдэг философитой юм байгаа хгүй. Тэгэнгүүтээ 15 наснда найз нь ингээд тийм гоо тийм загварын тэмцээнд бүртгүүлсэн гинхүүд нь бүртгүүлсэн бол одоо яг тэ оролдоод үзье гэх тэр тэмцээнд орсон байгаа. Тэгснэ тэр тэмцээнд нь бүр төрүүлсэн. Уулын тэр тэмцээнд нь бол бүр юм загвар өмсгчөөр хичээлдэг агентлагийн охтууд ирсэн боловч номын зохиолч маань тэр тэмцээнд төрүүлдэг. Тэгээд төрүүлсэн чинь нөгөө шагналд нь болохоор тийм загвар өмсгчийн юм сургалтын төлбөрийг нь өгөөд тэгээд ингээд анх 15 наснда загварын ертөнц рүү орсон байгаа хгүй. Тэгээ 15 наснда ингээд загвар өмсөж эхлэхэд нь бол ойр хавийнхын хүмүүс загвар гэдэг чинь ерөөсөө залуухан охтуудад зориулагдсан зүйлээ. Тийм учраас чи 18 нас хүртлээл загвар өмсөн тэгэл хаях болно гэж хэлдэг байсан. Гэхдээ номын зохиолч маань энэ номоо бичих 71 нас хүртлээ загвар өмссөн бөгөөд одоо тэр загварын карьерийнхаа хамгийн оргил үедээ явж байгаа. Хамгийн оргил үе нь бол бүр 50 нэмэх болоод эхэлсэн гэж байгаа. Тэрний шалтгаан нь бол номын зохиолч маань ингээд цав цагаа одоо юм цагаан толгой тахгүй. Тэгэнгүүт 50 настай ирнэ яг тэр загвар өмсөж байгаа гой бие гоо үзэсгэлэн хадгалсан. Тэгсээр нэг цав цагаан толгойтой модель бол баг байхгүй шүү дээ. Тийм учраас 50 нэмэх болсноос хойш бол номын зохиолч маань тэр загварын ертөнцид бол бүр орлуулагшгүй юм модель болоод тэг карьер нь хамгийн өндөр үедээ хүрсэн гэдгийм байлээ. Бас номын зохиолч маань бол яг өөрийнх нь үндсэн мэрэгчлэл нь болохоор хоол зүйч мэрэгчлээ. Тэгээд 22 наснаас ахуулаад ер нь гэртээ энэ хоол зүйчийнхаа ажлыг хийж эхэлсэн байдаг. Тэгээд анх ингээд бакалавра төгсөөд бол одоо тэр үеийн одоо хууль төрмөөр бол бакалавра дөнгөж төгссөн оюутан 2 жилийн хугацаанд эмнэлэгт ингээд дадлагт гарч байгаа. Тэгээд яг хувь хүнд өөрөө бие даагаад зөвлөгөө ёстой байсан юм байлээ. Тэгсэн чинь номын зохиолч маань өөрөө санхүүгийн байдал нь хэцүү байсан учраас тэр 2 жил ингээд ажил хийх боломжгүй. Тэгээд шууд сургуулаа төгсөөл яг өөрөө карьераа эхлээд 22 настайгаас ахуулаад гэртээ ингээд хүмүүст хоолцын зөвлөгөө өгч эхэлсэн юм байлээ. За тэгээд 42 наснда бол яг энэ шимт хижээ судлаач гэдгээрээ докторийн зэрэг хамгаалсан. Насаараа ер нь бол загвар өмснө гэдэг нь бол өөрийнх нь одоо 2 дахь карьер нь үүнийхээ хажуугаар яг үндсэн мэрэгчл болох энэ шимт хижээ судлаачийн карьерийг бол ингээд тасралтгүй авч явсан ийм хүн юм байлээ. За гэхдээ номын зохиолч маань бол одоо ингээ карьер нь бол ийм амжилттай явсан ч гэсэн хувийн амьдрал нь бол тийм сайхан тааламжтай байгаагүй юм байлээ. 23 наснда анх ингээд нөхөртөөгөө гэрэлсэн байлаа. Гэтэ нөхөртөөгөө гэрлэхээс өмнө бүр 16 наснаас ахуулаад нөхөртөөгөө салж нийлсэн тийм харилцаатай байсан. Тэгээд авал нь 23 наснда бол одоо тэр найз залуугасаа салцсан байсан чинь 23 наснд нь оюутан болоод ингээд гэрээсээ хол сургууль дээр очиод амьдарч яхад нь найз залуу нэрээд гэрлэе гэж санал тавьсан. Тэгээд найз залуу нь бол юм одоо дүрс гэж ууралдаг тийм жоохон характер муутай хүн учраас гэрлэх саналд нь татгалцсан юм байлаа. Тэгсэн чинь нөгөө найз залуу нь очиод хөдөө аав дээр нь очиод ааваас нь ингээд охиныг нь гуугаад бит хоёр ингээд суухаар тохиролцсон. Таны охин ч надад зөвшөөрсөн. Тийм учраас надад ингээд
охиноо өгөөч гэгээд ер нь бол ингээд очиж бэрх гуйсан юм байлээ л дээ. Тэгээ тэр үеийн соёлоор бол яг ингээд ааваас нь гуйж авдаг. Тэгээд аав нь бас ингээд гэрлэх үг шийддэг тийм одоо соёлтой тийм дээр үед амьдарч ирсэн юм байлээ. За тэгсэн чинь аав нь бол ингээд сонсохдоо охин чинь надад ингээд зөвшөөрсөн гэдэг үгийг сонссон учраас аав нь тэг ингээд та хоёр тэгвэл хойлоо болж байгаа бол ингээд гэрлээ гэдэг аав нь зөвшөөрсөн байдаг. Тэгээ номын зохиолч маань өөрөө болохоор ихэр юм байлээ. Тэгээд яг тэр одоо өөрийнх нь найз залуу нь ааваас нь бэр гуугаад очиход бол өөрийнх нь ихэр нь бас яг гэрлэнгээ төлөвлөсөн тийм үед очиж найз залуу нэгээ бэр гуйсан байдаг. Тэгсэн чинь аав нь хүүе тэгвэл юм хоёр ихэр охиныхон хурмыг зэрэг хийе гэдэг ингээд хурмыг нь зэрэг хийнэ гэж төлөвлөнгүүтээ тэр үед бол юм гар утас муц мээлзэл гэж байхгүй би бинлүүгээ захиа явуулахад нэг захиа нь бүр 14 хоногийн дараа нэг лүгэ очдог тийм үед юм байлээ. Тэгээд аав нь ингээд тэгвэл хоёр охиныхоо ингээд хурмыг зэрэг хийя гинхүүтээ хурмын урлаг бэлдээд манай хоёр охин зэрэг хуримлаа гэдэг ингээд энэ тийшээ ингээд одоо хамаатан саднуудлага урилгын тараацсан юм байлээ. Тэгсэн чинь нөгөө ааваас нь ингээд чамааг ингээд бэр гуугаад ирсэн гэдэг захиа очихоос өмнө нөгөө охин дээр нь баг хамаатан садны найз нөхдөс нь ингээд хуримлах жагаад чи ингээд баяр хүргье гэсэн захиа очсон гэж байгаа байхгүй юу. Уул нь нөгөө номын зохиолч эмэгтэй маань бол тэр залуутайгаа яг гэрлэн гэсэн шийдвэрээ гаргаагүйсэн. За тэгсэн чинь ааваас нь захиа ирсэн. Тэгтээ болол ингээд танаа найз залуу чи ирээд уулцсан. Тэгэхээр ингээд чиний ихэртэй чинь хамт хормын чинь хийх гэж байгаа учраас яаравчлаараа газ ингээд хурдан ингээд хичээл номоо зохицуулаад газ хүрээд ирээ гэдэг ингээд захиа бичсэн. Тэгээд нөгөө энэ тэндээс нь хүртэл ингээд баяр хүргэсэн захиа ирсэн учраас нөгөө одоо номын зохиолч маань яхаа мэдгүй ямар тач хувцаа баглаад ингээд гэрлүүгээ очдөг байгаа. За тэгээ гэрлүүгээ очихт нь бол хормын аль эрт бүгдээрээ л хорим хийн гэдэгт бүгдээрээ багтагдсан хормын талаар ингээд бэлтцсэн байж байгаа. Тэгээд өөрөө нөгөө найз залуудаа би чамтай ингээд гэрлмээргүй байна гэд хэлсэн ч гэсэн найз залуу нь бол би ингээд өөрчлөгдсөн. Би одоо чамтай суухал юм бол миний бүх зүйл өөрчлөгдөх болно гэд амт хангарга өгж байгаад ингээд хормоо хийдэг байгаа. За тэгээ хормоо хийгээд хормоо ихтэй бол нөхөр нь өөрөө инженерийн чиглэлийн хүн юм байлаа. Тэгээд яг өөрийнхөө мэрэгжил карьертай бол айгүй амжилттай чадвартай ч гэсэн ямар ч мөнгөгүй намын зохиолчтой маань 23 наснд ингээ гэрэлдэм байлаа. Тэгээд гэрэлснийхаа дараа тэр хоёр маань нөгөө намын зохиолч эмэгтэй юм цуглуулсан мөнгөөр хоёлоо бас сарын аялалд Европ руу аялдаг. Бас сарынхаа аяллаар явахдаа хамгийн анх нөхөр нь шууд өөрт нь гар хүрсэн буюу ингээд хүчээр хийлэл үлдэж эхэлсэн юм байлаа. Гэхдээ намын зохиолч маань өөрөө одоо эмэгтэй хүний зүүн совин гэж байдгийн юм шиг ингээд санагцсан. Яг л өөрөө тэр хүнтэйгээ суух хүн маань биш юм шүү гэд эргэлзэжсэн чинь яг ингээд бас сарын аяллаараа шууд гар хурж мөрөд эхэлж байгаа байхгүй. За тэгээд намын зохиолч маань ингээд 23 наснда гэрлээд бас сараараа нөхөр нь өөрт нь гар хүрсэн ч гэсэн бас сараараа яг шууд жирэмсэн болчдөг. Тэгээд анхны хүүхдээ буюу Элон Маскыг бол ингээд 23 наснда төрүүлдэг. Тэгээд 24 наснда 25 наснда гэдэг ингээд 3 жил дараалаад жирэмсэн болоод 3 хүүхдээ төрүүлчихдэг. Тэгээ бүр эмч нөгөө нэг одоо ингээд таны биед ийм буцаад тэнхрэх хугацаа хэрэгтэй гэд бүр ингээд суулгац эмч өөрөө санал тавиад биеинд нь ингээд жирэмснээс хамгаалах суулгаж өгсөн гэдг юм байлээ. За ингээд одоо 25 наснда 3 хүүхэдтэй болдог. Тэгээд нөхөртөөгөө бараг 9 жил ингээд хамт амьдэрсэн гэдэг баха. Тэгээд номын зохиолч маань бол өөрөө хүүхэд наснда аав ээж хоёртойгоо хамт ингээд аав нь өөрөө дэлхийг тойроо аялахыг хүсдэг хүн байсан. Тэгээд аавтайгаа хамт аюу гой аялаж амьдардаг байсан учраас гэр бүл нь аав ээж хоёр нь бол аюу сайхан харилцаатай. Ах дүүс нь ч гэсэн бие биентэйгээ аюу сайхан харилцаатай байсан. Тэгээд хүүхэд нас бол аюу аз жаргалтай өнгөрсөн боловч нөхөртөөгөө суугаад миний амьдралын там ихэлсэн гэж бичсэн байлаа. Тэгээд нөхөртөөгөө бүхэл бүтэн 9 жилийн хугацаанд амьдрахтаа бол одоо маш хүнд хэцүү тийм дарамтан тор амьдрсан гэдгээ бас нүүгөө бичсэн байлээ. Тэгээд нөгөө 25 наснда 3 дахь хүүхдээ төрүүлэхэд нөгөө би хаана ингээд сул байгаа учраас эмч бүр ингээд жирэмснээс хамгаалах суулгаж өгье гэсэн шүү дээ. Тэгтэл хүртэл эмчин суулгаж суулгах гад ингээд хувцаа тайлахт нь бол би энэ бүр юм хөх нийц битээ байсан гэж бас бичсэн байлээ. Тэгээд намын зохиолч маань ингээд 31 наснда нөхрөөсөө салдаг. Тэгээд 31 наснда 3 хүүхдээ аваад тэгээд нөхөр нь бол анх намын зохиолчтой маань суухдаа ямар нэгэн хөрөнгө олохт байгаагүй. Гэхдээ энэ хоёр маань одоо ингээ гэр бүл болоод хамт амьдэрсны хугацаанд бол аваа нэлээ их ингээ хөрөнгө цоглуулсан юм байлээ. Гэхдээ 31 наснда бол нөхрөөсөө салахад манай номын зохиолч маань бол зөвхөн 3 хүүхдээ аваад тэгээд өөр надад юу ч хэрэггүй бүх хөрөнгөө чи аваа гэд салдаг. Тэгээд нөхөр нь бол ерөөсөө салахыг хүсэхгүй байсан учраас одоо бүр ингээд салгаад нөө шүүхээр ороод явж авах хугацаанд гэрт нь бүр ингээд хутга бариад ардаас нь илдэж хөөгөөд надтай салах юм бол би чамааг ингээд нүрий чинь зүсээд тэгээд 3 хүүхдийн чинь өвдөглөө уулан тэр нөхрийнх нь өөрх нь хүүчтэй тийм байтал чи хэрвээ надаас салах юм бол 3 хүүхдийн чинь гурвуулгийнх нь өвдөглөө нь буудаад чамааг ингээд нүрий чинь сийчиж хаяад ийм тахир дутуу хүүхдүүдтэй болгоод ингээд надаас ер нь явж чадахгүй болох шүү гэж хүртэл ингээд одоо дарамтлажсэн тийм айгүй жоохон хэрцгий хүн юм байлээ. Тэгээд өөр бас нэг Элон Маскын
хамгийн ярилцлага дээр билүү дээ Элон Маск өөрөө тэгж бас ярьж ирсэн юм байлээ. Би өөрийнхөө хүүхдүүдийг бол хизээч өөрийнхөө аавтайгаа уулзуулдаггүй гэж ярьж ирсэн юм байлээ. Тэгэхээр аав нь бол бас юм нэлээ хүчирхийлэл үлддэг учраас бас хүүхдүүдийг уулзахгүй гэж шийдсэн юм шиг байгаа. За ингээд номын зохиолч маань бол 31 наснда ганц бие тэгээд ямар нэгэн эд хөрөнгө байхгүй 3 юм жижигхэн хүүхэдтэй ингээд нөхрөөсөө салж байгаа байхгүй. Тэгээд нөхрөөсөө салаад нөө сар болгон нөгөө хуулийнхаа дагуу хүүхдүүд нь нэг удаа сард нэг удаа аав дээр очих хэрэгтэй юм байлээ. Тэгэнгүүт номын зохиолч маань бол өөрөө тэгэл хүүхдүүдийнхаа хувцас нэрийг нь янз бүрийн юмнуудыг нь бэлдэж өгөөл явуулдаг. Тэнгүүд аав нь аав дээр очиод хэд хоноол буцаал ирэхэд нь болохоор аав нь ямар ч хувцсгүйгээр тий зөвхөн өмссөн хувцастаа ингээд буцаага явуулцдаг. Тэгээд ингэж байгаа шалтгаан нь бол одоо тэр номын зохиолчийн маань санхүүгийн хувьд хэцүү байдалд оруулаад хүүхдүүдэд өсгөж чадахгүй болоод буцаагаад над дээр ирнэ гэсэн атгах санаагаар тийм ингээд хүүхдүүдэд одоо хувц хунаргүй ингэж буцааж явуулдаг байсан гэсэн бэлээ. Тэгээд аялалаа аав нь л өөрөө санхүүгийн боломжтой учраас нөгөө 3 хүүхдтэйгээ бид нэр одоо ийшээ тийшээ ийм гой газар руу явах гэж байна. Чи хамт явах уу гэж дандаа санал тавьдаг байсан. Гэхдээ номын зохиолч маань өөрөө бол одоо түүнтэй амьдрахад маш хэцүү байсан. Тэгээ 24/7 ингэж одоо надад намааг ингээд зодчихуу дээ, загинчихуу дээ гэж айж байсны оронд ингээд санхүүгүү ч гэсэн ганцаараа эрхчлөөтэй амьдрахад надад сайхан байсан учраас бас би өөрөө хитийгээр аялах дуртай ч гэсэн тэр айцтай хуучин амьдрал руугаа орохыг хүсээгүй учраас тэр аяллаа саналуудад нь би ерөөсөө хизээч зөвшөөрж байгаагүй. За дээрэс нь хүүхдүүдийн маань одоо хувцас хунрыг аваад үлдсэн ч гэсэн би тэрэнд нь хизээч ингээд гомдолж байгаагүй. Яагаад гэвэл түүнтэй хамт амьдрснаас илүү ингээд амар амгалан байгаа учраас би тэгдэг байсан гэж бичсэн байлээ. Тэгээ номын зохиолч маань ингээд бүр айгүй бахархууштай болвол ингээд санхүүгийн үед юм хэцүү байсан ч гэсэн ерөөсөө би 3 хүүхэдтэй 3 хүүхэд мал чухал гэд өөрийгөө ерөөсөө хаяг байхгүй. Стил ингээд загвар өмссөөр байсан. Тэгээ загвар өмсөхөд угаасаа юу гэдэм бэлээ нөгөө цалингийн хувьд мэдээж арай өндөр байгаа штэ тий. Тэгэнгүүт өөрөө яг бүтэн цагаар шин хичээлийн зөвлөгөө өгдөг хэрнээ 7 хоногт нэг л удаа нэг цаг ч юм уу тий. Сард нэг 4 цаг л загвар өмсөхөд энэ бүтэн цагийнхны ажилдаа дүүцэх хэмжээний орлого орж ирдэг байсан гэсэн. Тийм болохоор одоо загвар өмсөх ажилдаа бол үнэхээр дуртай. Тэгээ тийм зуучилдаг газруудад өөрийнхөө одоо юу гэ CV-гээ маш их явуулдаг. Тэгээ тийм загварын жижиг чамаагүй юм рекламууд орж ирэх юм бол дандаа тоглодог байсан гэсэн мэлээ. Тэгээд үүнийхээ хажуугаар бол энэ хоол зөвч мэрэгчлэрээ бол ингээд байнга ажилласан байгаа. За гэхдээ хүүхдүүдтэй ч гэсэн тэгээ санхүүгийн хувьд хэцүү ч гэсэн өөрөө бол ганц бие ээж хэрнээ өөрийнхөө энэ сонгосон мэрэгчлэрээ доктор хүртлээ явсан байгаа хгүй. Тэгээд энэ номоо бичихтэй 71 настай байсан хэрнээ би одоо хүртэл өдөр болгонд нэг цагийг энэ хоол шин тижэл судлаач гэдэг мэрэгжилтэд зориулаад шин судалгааны материалуудыг би одоо ч гэсэн нэг цагийг зориулаад уншдаг. Гэхдээ одоо би 71 настай учраас хүмүүстэй ингэж ганцаарчлан зөвлөгөө өгөхөөсөө илүүгээр зүгээр нийтэд сошиал дээр би хүмүүст эрүүл зөв хаалхахын тулд яах ёстой юм бэ гэдэг талаар уриалдаг болсон гэсэн бэлээ. За тэгээд ерөнхийдөө ингээд номын зохиолч маань бол 40 наснда дөнгөж аах ингээд 40 гарснаасаа хойш өөрийнхөө нэр дээр байртай болдог. Тэгээд нэг 50 гарч эхлээд одоо өөрийнх нь модельийнх нь карьер нь ч өсөөд хүүхдэд нь ч гайгүй том болоод тэгээд 50 гарч эхэлж миний ингээд санхүүгийн байдал айгүй тогтвортой болсон. Тэгээд энэ номыг бичиж байхдаа 70 наснд маань бол 71 настай яг энэ номыг бичсэн үлээ. Тэгээд энэ үед маань бол миний амьдралын хамгийн сайхан амар амгалан үе байна. Тэгээд миний амьдрал бол ингээд хүүхдүүдийн хувьд ч юм уу, карьерийн хувьд ч юм уу, найз нөхөд, эрүүл мэнд гээд бүх зүйл дээр миний хувьд бол ингээд амжилттай байсан. Ганцхан миний хувьд бол хайрын тал дээр би амжилт олоогүй. Зөвхөн тэгээд найз залуу тэр нөхрөөч гэлтгүү. Нөхөртөөгөө бол би ингээд буруу суусан. Гэхдээ тэр түүнээс хойш би олон ингээд залуучуудтай харилцаа үүсгэх гэж тийм оролдлогоодыг хийж болцож үзчихсэн ч гэсэн дандаа намайг хуурдаг залуучуудтай уулзаад идгээ. Тэгэхээр би хайрын тал дээр бол одоо ингээд номон дээрээ ч байна уу, үйлчлүүлэгчтэй ч байна уу, би ямар ч зөвлөгөө өгч чаддаггүй. Бусдаар бол би хүмүүстээр зөвлөгөө өгдөг. Хайрын тал дээр бол миний ойр хавьд аав ээж хоёр маань ч юм уу, одоо миний ихэр ч юм уу тий хайрын тал дээр бол яг өөрийнхөө хайртай хүнтэйгээ уулзраад аз жаргалтай азтай амьдарч байгаа хүмүүс бол зөндөө байдаг. Миний хувьд бол хайрын тал дээр би бүтлгүү байсан гэж энэ номон дээр бичсэн байлээ. За ингээд нөгөө үндсэн 5 бүлэг дээрээ бид нарт одоо ингээд тий гоо сайхны жишээ нь одоо номын зохиолч маань бол энэ загварын ертөнц дээр бол 50 гаруй жил амьдарсан байж тээ. Тэгэхээр 50 гаруй жил амьдарсан хүн жишээ нь гоозын талаар юуг зөвлөгөө өгсөн бэ гэхээр нэгдүгээр бүлэг нь болохоор гоо үзэсгэлэн гэсэн бүлэг баггүй юу. За гоо үзэсгэлэн гэсэн бүлэг дээр бол номын зохиолч маань өөрөө бол боломж бүрийг ашигла
тэг хийх хүн арга нь олдно гэсэн ийм амьдралын философитой хүн юм байлээ. Тэгэнгүүт энэ гоо үзэсгэлэнгийн тал дээр ч гэсэн илэржилээ л дээ. За ингэж байгаа байхгүй. Одоо нүүр бодолтын талаар зөвлөгөө өгсөн байгаа. Тэрэн дээр болохоор одоо нүүр боднаа гэдэг чинь одоо тий сормуусаа нэг илүү бодох ч юм уу, уруулаа нэг арай гоё бодох ч юм уу, эсвэл хацраа нэг илүү өнгөлөх ч юм уу. Ер нь бол нүүр бодолтон дээр ингээд нэг жижигэн юм нэмэхэд л ингээд арай өөр гоё харагдаж штэ. Тэнгүүд номын зохиолч маань болохоор нүүр бодолт гэдэг бол ингээд таныг байгаагаас чинь илүү сайхан харагдуулах боломж аваа. Тэгээд байгаагаас чинь илүү сайхан харагдуулах боломж байх чинь ягаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэж гээд ерөнхийдөө бол энэ бол боломж учраас нүүр бодолтыг ашиглаа гэж байгаа. За тэгээд нүүр бодолт гэдэг бол зөвхөн ингээд таны гадаад үзмжийг чинь өөрчлөө зогсохгүй таны дотоод сэтгэл зүйг чинь хүртэл өөрчилдөг. Нөгөө хүн өөрөө сайхан харагдах юм бол бас өөртөө ихтэй гоё аз жаргалыг мэдэрч штэ тийм учраас нүүр бодолт гэдэг бол маш том боломж учраас энийг заавал ашиглаарай гэсэн байлаа. За загварын тал дээр бол өөрөө ингээд загварлаг хувцас өмсөөд өөртөө ихтэй нуруу зэх байна гэдэг бол бас ингээд маш том давуу талаа. Гэхдээ загварлаг хувцлаа гэдэг нь том давуу тал ч гэсэн хүн болгоно нөгөө нэг адилхан загварын мэдрэмж байхгүй штэ тий. Тэнгүүд номын зохиолч маань бол хэрвээ та загварын одоо тийм мэдрэмж танд байхгүй бол маш сайн загварын мэдрэмжтэй найзаасаа зөвлөгөө аваарай гэж зөвлөж илээ. Номын зохиолч маань өөрөө 50 гаруй жил загвар өмсөн ч гэсэн загварын талаар тийм мэдрэмжтэй хүн биш юм гинэ. Тэг өөрөө бол дандаа л загварын талаар нэг сайн найзаасаа зөвлөгөө авдаг. Тэнгүүд нөгөө найз нь ингээд загварын талаар арай мэдрэмжтэй учраас одоо тэр хүн өөрөө сонгохгүй байсан хувцснуудыг сонгож зөвлөн гэсэн үг шүү дээ. Тэгээд анх бол найзынхаа сонгож зөвлөсөн хувцснуудыг өмсөхөд маш эвгүй байсан. Гэхдээ найз нь хүчээр ингээд өмсөө гэж зөвлөдөг учраас тэр хувцсыг яг өмсөд гадуур явах юм бол хүмүүс ямар гой загварын мэдрэмжтэй юм бэ? Танд яг гой зогсон байж тээ гэх мэтчлэнгээр аюу магтдаг гэж аахгүй. Тийм учраас уншигч одоо эмэгтэйчүүдтэй зөвлөхтэй бол намын зохиолч маань та хэрэв өөрийгөө загварын мэдрэмжгүй гэж бодож байвал өөрөөсөө илүү загварын мэдрэмжтэй найзаасаа зөвлөгөө аваарай. Тэгээд тэр найзынхаа зөвлөсөн хувцсыг заавал өмсөрөө гэж хэлээ. Яагаад гэхээр та өөрөө одоо харах ингээд өөрөө шин зүйлд туршихад бэлэн биш байгаа учраас та тэр хувцсыг өмсөхөд танд дохгүй байх болно. Гэхдээ үнэхээр тэр хувцс чинь танд тэр стил нь танд зохиж ивэл ойр хавьчин хүмүүс таныг гоё харагдаж байна гэд хэлээд баталгаажуулах учраас эхлээд болвол зоригтой найзынхаа зөвлөс нь итгээд өмсөрөө гэсэн байлээ. За тэгээд энэ гоо үзэсгэлэнгийн тал дээр болохоор өөртөө ихтэй байх тоглоом тоглож гин гэж бас өөрийгөө төсөөлөрөө гэсэн байлээ. Тэгэхээр одоо нуруу зэх явах те өөртөө ихтэй байх би тоглоом тоглож гин би дүр тоглож гин гэж жүжиглэх хэрэгтэй мэн л да. Ягаад гэвэл хүн чинь өөрөө нэг дадлын зуршлын амтай учраас байнга ингээд би чи ингээд нуруу цэх явах юм тэмцээнд оролцож байгаа штэ гэж бодоод төсөөлөд тэгээд тэр дүрдээ ороо тэгээд алхаад ах юм бол сүулдэ зуршлын амтай учраас та өөрөө тэгж бодсон бодоогүй одоо ингээд гоё нуруу цэх алгадаг болчихноо. Тийм учраас нуруу цэх ингэж гоё өөртөө ихтэй алхах би юм тэмцээнд орж байна гэж төсөөлөөрөө гэсэн байлээ. За гоо зөвслэнгийн талаар ийм энгийн ирнэ маш гоё зөвлөгөөнүүдийг өгсөн байлээ. За хоёрдугаар бүлэг нь болохоор адал явдал гэсэн бүлэг байгаа. Адал явдал дээр бол ерөөсөн номын зохиолч маань боломжийг бүү алтаал гэсэн байлээ. Жишээ нөгөө номын зохиолч маань өөрөө яг энэ насаараа загвар өмссөн хүн шүү дээ. Гэхдээ нөгөө түрүүний хэлсэнчлэн загварын ертөнцид анх хөл тавьсан шалтгаан нь бол нэг тэмцээн болж исэн чинь найз нь бүртгүүлсэн. Тэгээ найз нь бүртгүүлсэн чинь би тэгвэл бүртгүүлсэн юм чи ерөөсө оролдоод үзье гэж хэлээд тэр тэмцээнд ороод ингээд өөрөх нь насан туршийн загварын карьер нь эхэлсэн байхгүй юу. За тэрнээс гадна дээрэс нь нөгөө номын зохиолч маань жоохон дээр үеийн хүн учраас нөгөө Instagram гарч ирэх үед болохоор Instagram-ыг нөгөө сайн ашигласан юм байлээ. Тэгээ Instagram дээр болохоор бүр өөр ингээд цаг гаргаад бүр ингээ айгу гой зураг авахуулаад Instagram айгу сайн хөгжүүлсэн гээд тэгээд Instagram айгу сайн хөгжүүлээд эхэлсэн чинь ингэж Instagram-д ингээд хөрөнгө оруулсныхаа ачаар би бол ингээд өндөр зэрэглэлийн загварын ертөнц рүү орч чадсан гэж хэлээ. Өмнө нь бол ингээд дандаа загвар өмсдөг байсан ч гэсэн нөгөө сошиал хөгжөөгөө учраас гой тийм одоо жоохон танил байхгүй л болвол ер нь жижигхэн ингээл өөрийнхөө хэмжээнд л загвар өмсөө явдаг байсан. Танилгүй болвол ингээд дээшээ ороход хэцүү шүү дээ тий. Сошиал хөгжөөгөө учраас тэгтэл Instagram хөгжөөд эхэлсэн чинь бол номын зохиолч өөрөө Instagram-а хөгжүүлснийхаа ачаар ингээд өндөр зэрэглэлийн загварлын ертөнц рүү орсон гэж ütсэн байлээ. Тийм учраас адал явдал бүлэг дээр бол ерөөсөө боломж бүрийг ашиглаа. Боломж бүрийг ашигла. Хин нэгэн одоо энэ дээр жишээ нь ингээд номын зохиолч маань ингээд хүүхдүүдтэйгээ 3 хүүхдтэйгээ хамт бараг 9 орны хідэн хотооч гэлээдээ ингээд нүүж амьдэрдэг. Айгүй их нүүж амьдэрсэн юм байлээ. Тэгээ ингээд нүүж амьдэрч хахад тандгүй маш олон хүмүүсээс би тусламж авч ийсэн. Тийм учраас ер нь бол боломж бүрийг ашиглах хэрэгтэй гэж 2 дугаар бүлэг дээрээ зөвлөсөн байлээ. За 3 дугаар бүлэг дээр болохоор гэр бүлийн талаар бичиж байгаа. За энэ гэр бүлийн тал дээр бол өөрөө бол ингээ хоёр ажил давхар хийдэг. Тэгээ маш завгүй байдаг. Тийм болохоор хүүхдүүдтэй бол тийм их цаг гаргаж чаддгүй байсан гэж хэлээ. Гэхдээ өөрөө бол суралцсангаа бас давхар хоёр ажил хийдэг эмэгтэйгийнхаа хувьд бол өөрөө айгүй гоё ад жаргалтай ирч хүчтэй байсан. Гэхдээ хүүхдүүдэд хайцсан гэсэн үг ш. Яг хүүхдүүдтэй
хэрвээ хоёр ажилч нэг ажил хийдэг байсан бол арай илүү цаг зарцуулах байсан шүү дээ. Гэхдээ хүүхдүүд ингээд бага цаг зарцуулсан гэж байгаа. Гэхдээ номын зохиолч маань бол одоо ингээд гэртээ байгаал, зав чөлөөтэй байгаал, хүүхдүүдтэй их цаг гаргадаг ч гэсэн өөртөө ихтгэлгүй ч юм уу өөрийнхөө байгаадаа сэтгэл хангалуун бус байх юм бол хүүхдүүд тэрийг мэдэрдэг. Тийм учраас би өөрөө сэтгэл гутралтай, сэтгэлээр өөртөө сэтгэл ханамжгүй тийм ээж хажууд нь олон цаг байхын оронд өөртөө ихтгэлтэй, өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг тийм ээж байх нь хүүхдүүдэд маань илүү хэрэгтэй. Тэгээд би өөрөөрөө үлгэрлэх ёстой гэж боддог байсан учраас би бол ингээд илүү их цагийг бас ингээд ажилдаа, карьертаа зориулсан гэсэн байлээ. За тэгээд хүүхэд өсгөхийн тал дээр болохоор хүүхдүүдтэй ерөөсөө ингээд зөв хүн байхыг л заа гэсэн байлээ. Хүүхдүүдтэй юу хийхийг нь биш, зөв хүн, сайн хүн байхыг л заах хэрэгтэй. Хүссэн зүйлээ бол тэр хүүхдүүд өөрсдөө хийх хэрэгтэй. Хүүхдүүд өөрсдөө хүсэж байгаа зүйлийг илэрхийлэх юм бол яг тэр чиглэлээр л дэмжих хэрэгтэй гэсэн байлээ. Тэгээ номын зохиолчин 3 хүүхэд нь угаасаа бүр гуруула шал өөрсдийнхөө дуртай салбар руу орсон юм билээ. За том хүү нь бол бидний сайн мэдхээр Elon Musk болол машин пуужин үйлдвэрлэл явж байгаа штэ тий. Харин хоёр дахь хүн Kimball гэдэг хүү идэм билээ. Энэ хүн нь болохоор юу юм бэлээ нөгөө нэг одоо хоолнд амар сонирхолтой, эрүүл хоолнд сонирхолтой тийм хүн. Тэгээд өөрөө тийм эрүүл хоолны тийм том ресторануудтай юм шиг байлээ. За дээрэс нь нөгөө төрийн бас байгууллагатай. Тэр төрийн бас байгууллага нь болохоор ийм одоо амжиргааны түвшин доогуур сургуулиуд дээр очоод тэгээд тэнд нь ингээд юу яадаг хүлэмж барьж өгдөг. Тэгээд тэр хүлэмжийн дотроо амжиргааны түвшин доогуур тэр сургууль өөрсдөө яаж ногоогоо тарихын тэр ногоогоороо тэгээд эрүүл яаж зөв хооллох юм бэ гэдгийг нь зааж өгдөг. Ийм бүр гоё ажил хийдэг тийм төрийн бас байгууллагатай хүн юм байлээ. За 3 дахь охин нь болохоор 2 хүү 1 охинтой. Тэгээд 3 дахь охин нь болохоор өөрөө кино бүтээдэг ийм хүн юм байлээ. Тэгээд номын зохиолч маань би бол охиныхоо ачаар одоо айгуу гоё юм улаан хевсэн дээгүүр алхах боломж надад олддог тийм маш баяртай байдгаа гэж утсан байлээ. Тэгвэл ингээд нэг айлын 3 хүүхэд хэрнээ ээж нь ерөөсөө оролцоогүй хүүхдүүд өөрөө өөрсдөө ингээд сонирхлоор явсан. Гол нь тэр сонирхлоороо юугаа хийх нь хүүхдүүдийн маань ингээд өөрийнх нь сонголтоо. Гол нь эцэг их хүний хувьд бол хүүхдүүдтэй зөв хүн байх, сайн хүн байхыг л заах хэрэгтэй гэж бичсэн байлээ. 4-р бүлэг нь болохоор амжилт гэсэн бүлэг байгаа. За амжилт гэсэн бүлэг дээр бол номын зохиолч өөрийгөө бол би үнэхээр ажилсаг эмэгтэй. Тэгээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг. Энэ бол яг үнэ. Тэгээд өөрөө бол нөгөө нэг одоо дээр үе нөгөө сошиал интернет хөгжөөгөө байх үеийн хүн шүү дээ. Тэгээд шин тижэл судлаач байдаг. Тэгээд шин тижэл судлаач хүн нөгөө гэртээ ингэж зөвлөгөө өгд юм л да үйлчлүүлэгчд нэрээ гэртээ дуудаад. Тэгэнгүүт нэг газараа тэгээд удаан амьдраад хэлэх юм бол тэр газараа үйлчлүүлэгчтэй болно шүү дээ. Тэгтэл номын зохиолч маань айгүй их нүүдэл судал хийсэн юм байлаа. Тэгэнгүүт нөгөө сошиал хөгжөөг учраас нүгэд өөр газар очих юм бол тэгээд гэртээ авчир зөвлөгөө өгдөг учраас ямар ч ингэж үйлчлүүлэгчгүй болчихно гэсэн үг шүү дээ тий. Тэгэнгүүт номын зохиолч маань энэ амжилт хэсэг дээр бол би ингэж нүүх болгондоо очсон газрынхаа эмнэлгүүд лөө өөрийнхөө танилцуулгыг явуулдаг. Одоо чихрийн шичинтэй ч юм уу одоо хооллолт амьдралын буруу хэм маягаас болоод буруу олдоосоо болоод тийм өвчин тусаж байгаа тэр хүмүүсийг над руу явуулаач. Тэгэх юм бол би ингээд одоо тэднэрт зөвлөгөө өгөөд ингээд эмчлэх боломжтой. Тэгээд хэрвээ над руу хүнээ явуулах юм бол би заавал үр дүнгийн тэр хүмүүст мэдрүүлдэг гэдэг маш их ингээд өөрийнхөө сурчлагын хуудсуудыг тэр эмнэлгүүд рүү явуулдаг. Тэгээд тэрнийхээ хүчин ингээд арайгч үйлчлүүлэгчтэй болдог. Гэхдээ нэг үйлчлүүлэгчтэй болчих юм бол өөрөө маш сайн одоо ажилдаа маш гарсан хүн учраас үр дүнгууд гараад тэгээд үр дүнгээс нь ам дамжаад үйлчлүүлэгч нар бол ирдэг гэсэн байлээ. Тэгээд амжилт бүлэг дээр бол одоо биднэрт бол ингээд сошиал хөгжсөн учраас ингээд одоо өөрийнхөө бизнесийг сурчлахад амархан байгаа ч гэсэн номын зохиолч бол би тэр үед бол ингээд механикаар ингэж маш их өөрийнхөө сурчлагыг хийдэг байсан. Гэхдээ тэр маань бол ингээд баг маркетинг гэж мэдлгүйгээр би маркетингийг аягүй сайн хийдэг байсан байлээ гэж бичсэн байлээ. За сүүлийн 5 дахь бүлэг дээр. За 5 дахь бүлэг болохгүй аягүй гоё эрүүл мэнд гэсэн бүлэг баггүй. Тэгээ эрүүл мэнд гэсэн бүлэг дээр номын зохиолч маань өөрөө насаараа шин тижээс судлаач байсан. Тэгээ насаараа загвар өмсгч байсан юм чин маш гоё зөвлөгөө өгсөн байхдаа ер нь аягүй гоё зөвлөх байхдаа гэж бодсон чин маш бүр энгийн хэрнээ аягүй гоё гүнзгий зөвлөгөө өгсөн байлээ. За номын зохиолч маань өөрөө бол тэгээд ингээд загвар өмсгч бас хоол шин тижээс судлаач юм чин насаараа л гоё биетэй байсан байхдаа гэж бодсон чин ер нь бол 90 хэд 80 хэдэн килограмм дээр бол хид удаа очиж үтсэн гэдэг юм лээ. Төрснийхөө дараа ч гэсэн очиж исэн, сэтгэл готролд ороод ч гэсэн очиж исэн. Тэгэл тэр өндөр чингээс бууж ирсэн гэд. Тэнгүүдээ тэр айгүй нэг сонирхолтой тийм өндөр жинтэй 80 хэдэн килограмм жинтэй байхдаа нөгөө хүмүүст хоолцын зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Тэгж хоолцын зөвлөгөө өгөхөд болохоор өөрөө тархан юм бижиж тэгээ зөвлөд харж эвгүй шүү дээ. Тэнгүүдээ номын зохиолч маань болохоор тэр үедээ би бол ингээд генээсээ болоод манайх удмын тархан хүмүүсээ тэгээд яаж ч арчилсан удмын тарган учраас ингээд шийдвэрлэх боломжгүй гэх худлаа арчдаг байсан гэж бичсэн байлээ. За эрүүл мэнд зөвлөгөөн дээр болохоор номын зохиолч маань ер нь бол ингээд зохистой зөв хооллолт бол таныг аз жаргалтай болгоно. Тэгээд ер нь бол ингээд
та зөв хооллохыг хүсэж ивэл эхлээд идэх хоолоо төлөвлөхөөс эхэл гэсэн мэлээ. Тэгээд идэх хоолоо төлөвлөхдөө бол ерөнхийдөө та ингэж юу идэж байгаа вэ тэрийг аягүй сайн бичээд ямар их юм одоо хортой хоргүй янз бүрийн юм хольж иддэг вэ гэдгийг эхлээд өөрөө бас анзаарах нь чухал шүү гэсэн мэлээ. За тэгээд идэх хоолын төлөвлөгөө гаргахад бол үнэтэй байж болохгүй. Үнэтэй байх юм бол урт хугацаанд явахгүй. За төвөгтэй байж болохгүй. Тэр эрүүл хоол ингээл хийхэд маш олон цаг зарцуулдаг ч юм уу те. Эсвэл материалыг авахд аюу үнэтэй байх шаардлагагүй. Тийм байх юм бол урт хугацаанд явах боломжгүй байдаг. Нэг 10 хоног зөв хооллол тэгэл хайчих юм бол угаасаа би гоё биетэй болох боломжгүй шүү дээ. Тийм болохоор үнэтэй байж болохгүй, төвөгтэй байж болохгүй, урт хугацаанд та хэрэгжүүлэх боломжтой тийм төлөвлөгөөг гаргаараа гэсэн байлээ. За тэгээд дээрэс нь ингээд хүн нөгөө нэг бид нар чинь одоо жин нэмхийн одоо гол шалтгаануудын нэг бол мэдээж хэтрүүлэн идэх штэ. Тэгвэл хэтрүүлэн идэх тал дээр болохоор хүн ерөөсө зөвхөн ингэж өлссөн үедээ хоол иддэггүй гинэ. Зарим үедээ гунигэлсэн үедээ, заримдаа уйдсан үедээ, заримдаа ганцаардсан үедээ, хайр халамж хэрэгтэй үедээ, сэтгэлээр унсан үедээ ч гэдэг юм уу. Маш олон шалтгаанаар ингэж хүмүүс юм иддэм байх тий. Тэнгүүд намын зохиолч маань болохоор зөвхөн та өлссөн үедээ л идэх ёстой. Би яг одоо ингээ хоол идмээр ч юм уу ямар нэг ингээд нэг зармиг ч юм уу идмээр санагдах юм бол өөрөөсөө би яг өлсөж гинүү гэж заавал асуугаарай гэж хэлээ. Тэрнээс ч ингээд уйдхаараа ч юм уу юм идээд идэх тэр зуршлыг хайхын тулд та өөртөө амар ухамсартайгаар одоо юм идмээрэн гинхүүд би өлсөд байгаа юм байна гэж бодох биш. Би уйдаад байгаа юм болов, ганцаардаад байгаа юм болов, ядраад байгаа юм болов гэгээд өөрийгөө анзаараад хэрвээ тийм өөр ямар нэгэн шалтгаанаас болоод хэрвээ та юм идмээр санагдаад байх юм бол тэрийг юм идэж шийдвэрлэвч уйдж байгаа л өөр юм хийдэг ч юм уу тэгж шийдвэрлээрээ тэгээд зөвхөн өлссөн үедээ л идэнэ гэсэн тийм одоо зарчмыг баримтлаарай гэсэн бэлээ. За тэгээд мөн одоо хоолоо ингээд аягүй гоё таашааж идэх хэрэгтэй байл та. Одоо хоол идэж байхдаа одоо гоё зарим идэж байхдаа ч юм уу те энийг идэхэр чи ингээд би тархлаа штэ гэж бодоод идэх юм бол бүр их тархлан гэж байгаа байхгүй юу? Бүр стресстэй те. Тэрний тийм учраас хаяа нэг ингээд гоё үдшилэх ч юм уу найзуудын уулзалт ч юм уу тийм юм дээр очисон болвол юу ч бодлохгүйгээр гоё таашааж идээрээ. Харин энгийн өдрүүдтэй бол гоё дэглэмээ бариарай гэсэн мэлээ. Тэгээд идэхээс өөр аргагүй байдалд орцсон болвол стресстэй идэх юм бол бүр муур давгар нүрчигдэг учраас гоё одоо таашааж идээрэй гэсэн мэлээ. За 3 дугаарт бол хөдөлгөөнтэй бай гэд. Тэгэд өөрт таалагддаг ингээд дасгалаа та хийгээрэй гэсэн мэлээ. Тэгээ намын зохиолч маань энэ номыг бичиж явах 71 наснда миний амьдрал айгүй гоё аз жаргалтай байна гэсэн байхгүй. Тэгтээ айгүй гоё нөх хүн юу харсан, юу сонссон, юу үтсэн тэрүүгээрээ өөрийнхөө амьдралыг төсөөлдөө штэ. Тэнгүүд түүний ээж нь болохоор 90 хэд наслаад тэгээ нас орсон юм байлээ. Тэгээд өөрөө ээж нь хэлдэг байсан үг нь болохоор 90 хэд нас маань миний амьдралын хамгийн гоё үе байсан гэж ээж нь хэлдэг байсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд намын зохиолч маань айгүй гоё одоо 70 эдтэй эмэгтэй ирнэ. Ээж маань тэгж хэлдэг байсан учраас би 90 хэд нас ингээд наслал тэр үед би ямар гоё байх болоо гэж би ингээд догтлоод тэр үеилүүгээ би тэмүүлж байна. Би хизээж хөгшөрхөөс айдаггүй. Тэгээд одоо ерөөсөө хөшөрнөө бид нар нас нэмнэ гэдэг чинь үзээгүй юм үзэж туулж байгаа. За дээрэс нь залуу байхдаа эмзэгэлдэг, зовдог, ичдэг байсан зүйлс маань нас ахих тусам юу ч биш байсан гэдгийг ойлгоод илүү гоё амар амгалан тайван болж эхэлдэг. Тийм учраас би бол энэ номоо бичиж явах хугацаанд 90 нас маань ямар гоё байх болоо гэж 90 нас руугаа би тэмүүлэн бичиж байна гэж бичсэн байлээ. За тэгээд энэ төлөвлөгөөтэй эмэгтэй ном дээр бол номын зохиолч маань тэгээд энэ 70 хэдэн жил амьдрахтаа ямар амьдралуудыг туулсан тэр болгоноос юуг сурсан бэ гэдэг талаараа маш их гоё үнэтэй олон зөвлөмжүүдийг өгсөн байлээ. Мэдээж өнөөдрийн бичлэг дээр бүгдээрээ багтах боломжгүй. Тэгээ та өөрөө уншаад үзэх юм бол бас маш гоё ертөнцүүдийг энэ хүн номнаас олж авах болно гэж итгэж байна. За тэгээд өнөөдрийн маань бичлэгийг бас хийхэд дэмжлэг үзүүлсэн Сурааны англи хэлний академийн хамт олонд маш их баярлалаа. Хэрвээ та англи хэлнийхаа төвшинг ахиулъя гэж зорж байгаа бол Сурааны англи хэлний академиас бүтэн сайн өдөр болгон өглөө 9:30-д танилцуулга үн төлбөргүй сургалт ордог байгаа. Тэр сургалтынхаа хугацаанд болохоор одоо ямар сургалтын хөтөлбөрөөр ямар багш нар ямар анги танхимд хэр хугацаанд яаж орох юм бэ гэдэг талаар бүр маш дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Нэг сургалтын төв сонгоход чинь яг ямар багш орох юм болоо, яг юу заах юм болоо, ямар хөтөлбөр явах юм болоо гэдэг талаар ингээд ойлголтгүй байдаг учраас буруу сонголт хийх магадaltaй байдаг шүү дээ тий. Тэгтэл тэднийхээ танилцуулга үн төлбөргүй сургалт явуулдаг учраас та бас ингээд очиж үзээ тэрэнд нь суугаад өөрөө танилцах юм бол яг надад тохирсон сургалт мөн байна уу биш ээ нү гэдгийг дүгнэх боломжтой учраас дараа нь харамсахгүй сонголт хийх боломжтой юм байлээ. Тийм учраас та англи хэлний хаан төвшинг ахиулъя гэж зорж байгаа бол Сурааны англи хэлний академиг зориод үзээрэй.